удахгүй баяр наадам болох гэж байгаа учраас та бүхэндээ зориулаад хайлтмагны бичлэгээ дахин шинжилэн оруулахаар төлөвлөөд бичлэгээ яг одоо хийх гэж байна. Чек. Би аягүй сони харагдаж байна уу? Өвдөглөө суудсан байгаа. За ингэж сайн бацгаана уу? Амжилт өндрөө байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За удахгүй баяр наадам болох гэж байна. За үүнтэй холбогдуулаад та бүхэндээ өмнө нь хийж байсан хайлтмагны бичлэгээ шинжилээд оруулъя гэж бодлоо. Тэгэхээр энэхүү бичлэг маань гадаадад амьдарч байгаа монголчуудтай зориулж байгаа учраас та бүхэн маань хайлтмаг хайлж мөн шар тосоо гаргаж авах боломжийг та бүхэндээ зааж өгөх гэж байгаа учраас блогтой хамт байгаарай. Ингээд хамтдаа орцтойгоо танилцъя. 400 мл фреш крем орно. Гурил 60-аас 80 г. Үзэм 30-аас 40 г. Элсэн чихэр 20 г. За би өөрөө бор сахар хэрэглэдэг учраас жоохон бага 20 г-ийг хийж байгаа. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө амтлагаагаараа бас хэдэн грамыг хиймээр хийж болно шүү. Нэг 40 г-ийг хийсэн ч бас болох баг. За тэгээд лифтэн цай буюу за хар цай байсан ч болно. 60 мл. За тэгээ хэрэглэх зүйлсүүдийг хэлжээ. За ийм шүүлтүр хэрэгтэй шүү. За аль нь ч байсан бол энэ хоёр шүүлтүр аль нэг нь байж болно. За тэгээд ингээд шар тосоо шүүх нэг ийм шилэн хундаг. За нэг ийм хайлмгаа гаргаж ирэх ийм 2 тавг бэлтчээрээ. За тэгээд ингээд хутгуурууд эдгээр зүйл байхад гадаадад хайлмгийг хийж гэнэ байна. За ингээд хамтдаа хайлмыг хэрхэн хийхийг харцгаая. За одоо бэлтгэл ажилдаа оръё. Тэгэхээр одоо бэлтгэл ажилдаа фреш крем бол задлаад газан дээр хийж байгаа. За энэ хоёроо хийчнэ. За энийг харуулъя. За газ асаачлаа. Крем хийчихнэ. Энийг шийдэж дараа нь за энийг дарааллаа. За одоо энийг ингээ хүлээн нэг дундаж гал дээр хийхэд болно. За ингээд хөөрөөд ирэх хүртэл нь буцалгаас нь өмнө гурилаа хийх ёстой. Хөөрөөд ирэхээр нь гурилаа хийгээд энэ шүүлтүрээрээ ингээд шүүгээд хийцэн ч бас болно шүү. За ингээ хутгаад байна. Эхлүүлчихье. Хэр хэмжээтэй хутгаж ээж энэ манаас болох нь гэдгийг бас үзүүлье. Хэрвээ гурил бөөгнөрсөн бол тэр бөөгнөрөөг сайн ингээ гаргаж өгөөд сайн хийж бөөгнөрүүлэхгүй байвал сайн байна. Сайн хутгаад энэ одоогоор бол 3 минут 30 секунд ингээ хутгасан байна. Тэгэхэд бол бас болоогүй яг ийм байна. Галаа жоохон нэмчээ. Хит багсгачаар бас болохгүй байх шүү байна. Хит бас ширүүн гал дээр бас хийж болохгүй. Тэгээ ингээ хутгах жимтэл маань ингээ шар тос ялгарх хэвээр. За одоо ингээд 6 минут 40 хэдэн секунд болсон байна. Тэгэхэд бол ингээд яг ингээд харахад бол жоохон шар тос ялгарч эхэлж байгаа. Гал руу шилжүүлээд жоохон шар тосоо ингээ шүүж авахын тулд галаа багсгачи. За энэ хараа. Шар тос ингээ гардаг шүү. Өмнөр нь бол яг шар тос гардаг.
би нөгөө хайлм хийхдээ ерөнхийдөө шар тосыг нэлээд гаргаж авах сонирхолтой учраас шар тос руугаа бас улаарай гэдэг талтай. Хэрвээ нэг шар тосын нэг хэрэгтэй биш ээ. Яг хайлмгийн нийтмээр байна гэсэн хүмүүс бол нэг ингэж удаад авах шаардлага байхгүй. Элсэн чихэр үзмээ хийгээд яачч болно. Гаргачиж болно шүү. Одоо ингээд 10 минут болсон байна. За би одоо үзмээ хийчихээ жоохон шар тосоо авч байгаа гаргана гэж бодож байна. Тэрхий түлэгдэх гээд галаа багсгаж болно шүү манайхан. Галаа багсгаа. Тэрхий ширүүн гал дээр хэвэл түлэгдэх аюултай учраас тавхан түлэгдэх аюулаас сэргийлээд галаа багсгаарай. Айлд маань түлэхийн амттай болчихвол бас муухай. Тэгэхээр түлэхийн амттай болохгүй бас багсаа ингээд шар тос нэлээд гарч байгаа. За одоо иймэрхүү болоод ирэхээр элсэн чихрээ хийгээд гаргачиж болно. За тэгээд шар тос хэрэгтэй хүмүүс нь шар тосоо сайн шүүж авчаад гаргачиж болно. За 11 минут 20 хэдэн секунд болсон байна. Яг юу атлаа. Шар тос гараад гой болтлоо. 11 минут зарцуулах юм шүү. За элсэн чихрээ хийгээд тайтар утгаад. За бор элсэн чихрээ хийгээд жоохон бор болоо сонио харагдаад байх чинь вэ. За тэгтээ зүгээр ингээд элсэн чихрээ хийчээд бас жоохон шар тосоо гаргахыг бодож байвал бас байлгаж болно. За 13 минут болсон байна. Ингээд нэлээд шар тосч гараад ирлээ. Ялгараад ирлээ. Тэгэхээр одоо ингээд гаргачихна гэсэн үг. 13 минут хайцаа ингээд утгаж бүх зүйлээ хийчээ. Одоо энэ шүүлтүрлүгээ гаргана. Гаргая. Хамгийн гол нь шүүлтүрлээ ингээд хийж байгаа учраас шар тосоо. За одоо ингээд гаргаа шүүгээд авсан. Бор элсэн чихэр хийцэн болохоор ингэж харагдаад байгаа шүү. Цагаан элсэн чихэр зүгээр элсэн чихэр хийх юм бол яг энэ утгуур дээр харагдаж байгаа шиг цагаан л болно. Бор элсэн чихэр маань бол ингэж бор олгож харагдуулаад байна. За ингээд нэлээд шар тосын сайн шүүгээд энэ шүүлтүүртэйгээ ингээд барьж байгаа. Шүүгээд бэлэн болно доо. Хамтдаа амсаж үзье. Үнэр бол маш гоё үнэрчж байна. За нөгөө бичлэг хийхээ мартаал шууд энэ тав руугаа хийчлээ. Үзэн ингээд 40 г 30 г хийгээд айгүй их болж байгаа. Үзэн багтаа хий гэх юм бол нэг 20 г үзэм ч юм уу те. Жохон үзэм хийсэн ч болно шүү. Зүгээр амттай гоё хий, жоохон чихэрлэг болгохыг гэх юм бол үзмээ их хийж болно. Бас элсэн чихрээ их хийж болно. За ингээл бэлэн болж байна да. Шар тос маань бол бас нэг 50-60 г гарсан бололтой. 80 г ч юм уу? Грамлж үзнэ. Грам гээд 100 мл шүү. 100 мл шар тос гарсан байна. Буцаагаад энэ шилэн цав руу хавчээ. 100 жоохон гарамтай гарч байгаа. Нилээ сайн шар тос гарч байна. За хайлмгаа амсч үзье. За одоо хайлмгаа амсч үзье. Ямархан амттай болсон бол гоё амттай болсон байгаа гэж найдаа. Вау, яг жинхэнэ Монгол хайлм гарсан байна манай хараа.
Вау. Стогой. Би нүг камера нэг жоо сонирн байрлуулчихжээ. Вау, стогой байна. Амт бол үнэхээр гоё. Яг Монгол хайлмаг байна. Тэгээ нэг чихэр их биш. Тийм гоё. Монгол гоё амттай гарсан байна. Би өөрөө чихэрэнд жоох муу. Тэгээд чихэрэнд гэдэг маань нөө элсэн чихэр маш бага хэрэгэлдэг хүнсэндээ. Маш бага хэрэглэхээс гадна бор элсэн чихрийг бас та бүхэн хүнсэндээ хөвшөөрэй гэж та бүхэндээ бас уриалмаар байна. За амт бол үнэхээр гоё амттай байна. За ингээд та бүхэн бас яг энэ чигээр нь ингээд халбутаад ингээд эзэн ч болно. За эсвэл бол бэлдээд хөлдөөгөөд дөрвөлжин хэрчээд хэрвээ зочид ирэх гэж байгаа бол тэгж бэлдээд бас тавглаад идэж болно шүү. Шар тосыг бас гаргаж авч байгаадаа ингээ гадаадад гаргаж авч байгаадаа би өөрөө бас их баяртай байгаа. Тэгээд бусад монголчууд маань ч гэсэн баяртай байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл шар тос маань хий хуян тэ янз бүрийн зүйлийг бас гаргахад маш их тустай. Ардын эмчилгээний уламжлалт бас ийм сайхан тос байгаа. Цагаан эдийн маань маш их баялаг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр та бүхэн бас ингээд гадаадад ингээд цагаан эдэгийг гаргаж авч болж байна гэдэг чинь бас ингээд биднэрт бас нэг том боломж юм гэдэг нь юу нэмдээ зүгээр ингээд яг нөгөө Монголын нөгөө сүү шиг тийм тослогтой ч гэдэг юм уу тийм өндөр тослогтой тийм гоё гаргаж авч идэж чадахгүй ч гэсэн яг ингээд бүр цаанаасаа яг ингээд эдмээр санагдсан үедээ ч юм уу те хийгээд идэх юм бол час хийсэн гоё амттай. Тэгээд та бүхэн өөртөө орц найрлага одоо чихэртэй тэргээ зохицуулаад хийх учраас тэгээд тэрэн дээр бол нэг хайгаад ах зүйл байхгүй. Хамгийн гол нь фреш крем ингээд ийм хайлмагийг бол гаргаж байгаа. Тэгэхээр дараагийнхаа бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзъя гэж бодож байна. Өрөм гаргаж авах бичлэг заасан байгаа. За хайлмаг гаргаж авах бичлэг ингээд заачлаа. Дараа нь за өрөм гаргаж авч байгаа тэр үлдсэн сүүгээрээ яах юм бэ гэсэн асуултыг бол хүмүүс маш их тавьж исэн. Тэгээд тэр үлдсэн сүүгээрээ бол тараг бүрнэ. Тараг яаж бүрхийг бас зааж өгье. За тараг бүрээд бүрсэн таргаараа бас хэрхэн хорхоо аруул хийхийг мөн заагаад өгчий гэж бодож байна. Ер нь бол ингээд цагаан эдэг бол яаж хийх аргыг бол ингээд дистараатай заагаад өгчий шүү. Та бүхэн бас ингээд гэртээ бас ингээд хийгээд гаргаад авах боломжтой юм шүү. Заавал гадаад гэлтгүй Монголд байгаа хүмүүс маань ч гэсэн зүгээр сүү аваад сайхан шингэн сүүгээрээ ингээд өөрсдөө гэрийн аргаар хийгээд авчих бас боломжтой шүү. Түрүүнээс хойш би нэг жоохон сонир суугаад нэг муу гайр наадмын дугаар болгоод хайлмаг хийх аргыг та бүхэндээ заагаад өгчлөө. Тэгэхээр та бүхэн бас баяр наадмаараа хайлмагаа хайлж идээд сайхан наадаарэ. Тэгээ дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Like and subscribe.